Эрүүн зүйн албаны кибер эмгэгтэй тэмцэх газарт за Telegram зайлшгүй холбоотой дуудлага мэдээлэл ихээр бүртгэж байна. За энэ төрлийн гэмтэргийн онцлог нь болохоор за яг үнэн бодиттой мэд олон улсын байгууллагуудын, олон улсуудын үйл ажиллагаа болон зочд буудлуудад үнэлгээ өгөх. За эхлээд өөрийнх нь арилжааныхын данс руу 300 сая төгрөг өгөөд за иргэдийг өгөөшөндөө оруулж залилж байна. Телеграмын группт орсон байсан. Даалгавар биелүүлээд ингээд биелүүлсэн даалгаврын дагуу мөнгө ингээд ороод явна. Тэгээ би хэндээ зүгээр ингээд бусад хүмүүсийг ажиглан чинь ингээд мөнгө нь ороод ирлээ гэл скриншотууд нэхэн би нэг даалгаврыг хийсэн чинь мөнгө нь ороод ирсэн. Бас итгэж болох ч юм болов гэж бодоо. Тэгээд тэр одоо бага үнэт үнэтэй мөнгнүүд нь одоо орох боломжтой болсон гэд сая 250 мянгаар ингээд хийчүүл эн чинь сая 650 болоод ороод ирнэ гэд. За бусад юмнууд нь бас ингээд болцсон юм чинь гэж бодоод одоо энэ дотроо дахиад ийм 3 даалгавартай гэд. Тэгснээр тэр 3 даалгаврынх нь барьцаа мөнгө нь 3 сая 800 гэд. Хэрвээ 3 сая 800-ийн барьцаа хийхгүй бол чиний сая 250 чинь байхгүй болно гэд. Тэгэхээр сая 250 буцаагаад авахын тулд 3 сая 800 явуулсан чинь за одоо эн чинь ингээ боллоо гэдэг скриншот мат нь яваад. Тэгсэн чинь дахиад 7 сая 800 нэхэд. Тэгээ угаасаа 7 сая 800 байхгүй юм чинь одоо ингээ байхгүй би зүгээр ашигч авахгүй. Миний ингээ нөгөө барьцаа мөнгө зүгээр буцаага өгч өгсөн чинь энэ 7 сая 800 хий захиалга баталгаажуулахгүй бол бусад мөнгө чинь ингээ өгөх боломжгүй гэдэг тэгж хэлсэн. За залилуулсан тохиолдолд иргэд кибер гэмтэгтэй тэмцэх газарт нэн дээр холбогдох шаардлагатай байна. Тухайн дансны сэжигтэй гүйлгээний мөнгөнд дүнд хязгаарлалт тогтооход за алдж байгаа зүйл нэг бол иргэд хугацаа удамжид цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна. Аль болох Telegram аппликейшн татахгүй байх. За татсан тохиолдолд Telegram аппликейшны хамгаалтын тохиргоог идэвхжүүлж за хэн нэг л мөнгө шилжүүлэх гэж байгаа тохиолдолд сайтар нэгтлэхийг анхааруулж байна.